Банкнаас зээл авахд барьцаа хөрөнгө, эргэн төлөх санхүүгийн чадамж зэргийг нарийн шалгаж үздэг бол үүн дээр мөн тогтвортой санхүүжилтийн зарчмыг хангаж байгаа эсхийг үнэлдэг болжээ. 12 сараас дээш хугацаатай 50 сая төгрөгөөс дээш дүнтэй бизнесийн зээлд хамрагдаж буй иргэд аж ахуй нэгж байгууллагуудын хэрэгжүүлэх гэж буй төсөл нь байгаль орчин нийгэмд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх эсхийг зайлшгүй шалгаж үзэх нь энэхүү зарчмын гол зорилго юм. Тус холбоо нь Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох олон улсын санхүүгийн корпорацийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гишүүн орнуудынхаа банк санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагууд болон банкны холбоодуудад тогтвортой санхүүжилтийн бодлого зарчмуудыг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг өгч ажилладаг байна. Одоогоор дэлхийн 34 орн энэ чиглэлээр банк санхүүгийн салбартаа холбогдох бодлого шинжилэл хийж эхлээд байна. Монгол улс бусад гишүүн орнууд дотроо өндрөөр үнэлэгдсэн гол шалтгаан нь Монголд үйл ажиллагаа явуулж буй 15 банк энэхүү зарчимд сайн дураараа нэгдэж 2014 оны сүүлээр Монголын тогтвортой санхүүжилтийн 8 зарчмыг батлан үйл ажиллагаандаа тусгасан нь нөлөөлжээ. 3 сарын өмнө Монгол улсын зээлжих зэрэглэл буурч санхүүгийн чадамж муу эрсдэл тун өндөр орноор нэрлэгдэж байсан бол өнөөдөр Монголын банкуд өөрсдийн зээл санхүүжилт олгох үйл ажиллагаанд тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг тусган амжилттай хэрэгжүүлж байгаа нь банк санхүүгийн салбарт гарч буй нэгэн дэвшил юм. Тогтвортой санхүүжилтийг үнэлэх тодорхой зарчмууд, эрсдлийн удирдлагын аргачлалууд байдаг бөгөөд үүнийг банкны салбарт нэвтрүүлж байгаль орчин, нийгэм дээлтэй ногоон зээлийг дэмжих, түүнийг санхүүжүүлэх механизмыг бий болгох нь энэхүү хөтөлбөрийн алсын зорилго ажээ. Монголын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр нь хувийн хэвшил болон засгийн газрын байгууллагууд хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг идэвхжүүлсэн банкны салбарын тэргүүлэх амжилттай хөтөлбөр болохыг олон улсын санхүүгийн корпорацийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Дуян онцолсон юм. Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Үнэнбат хэвлэлийн бахварлын үеэр хэлсэн үгэндээ Монгол улсын эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг нь уул уурхай бөгөөд ойрын хэдэн жил тэргүүлэгч хэвээр байх нь ойлгомжтой байна. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа энэ салбарт хөрөнгө оруулалт зээл өгөх нь доктортой санхүүжилтийн зарчимтай зөрчилдөж буй хэрэггүй гэдэг нь олон хүний анхаарлыг татаж байна. Гэвч доктортой санхүүжилтийн зарчмууд нь доктортой хөгжил рүү хөтлөх буюу байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахад зориулагдсан санхүүжилт учир уул уурхай хэдий сөрөг нөлөө үзүүлж байгаач түүнийг нь багасгах нь өөрөө тогтвортой хөгжлийн санхүүжилтөнд хамаарна гэсэн юм.